харамхын их мэдээ гинүглийн их мэдээ хүмүүс остоо bijээ. Люцифер тэр бол Бурхныг магтан алдаршуулдаг бүгдийн удирдагч байсан бөгөөд Бурханд өргөх ёстой хүндэтгэл магтаалыг өөрөө авах гэж Бурхны эрх мэдэл шунан булаах гэж байгаад муу ёрын сүнс болсон юм. Тэр Тэнгэрийн усаас хөгдөхдөө өөртөө надад бузартаж завхарсан Тэнгэр ичнэр мөн муу ёрын сүнс болж энэ дэлхийгээр хэрэн тэнүүчилж байна. Тэнгэрийн эрх мэдлийг олж авсан мөнөөх муу ёрын сүнс бүхэл арга чаргаараа Бурхны төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг гим нүгэлд уруу татаж унган харанхуй эрх мэдлэр үхэл ба мөхөл рүү түлхэн оруулж байна. Өнөөдөр бидний эргэн тойронд олон 10 гэр бүл хүссэн хүсээгүй хагцан салцгааж байна. Зарим нэг нь ар гэрээ тэжээхийн тулд алс хол хүний нутагт хүч хөдөлмөрөөр худалдан хөдөлмөрлөж ард нь үлдсэн авгаа хүүхэд нь олсон 15 төгрөгөөр нь тансаглан өрн таран хийцгэж байна. Эзгүүчилсэн гадаадын зочид инхрийн октоор нь тоглож эрх мэдэлтэнгүүд нь эх орноо дамлан худалдаж байна. Энд тэндгүй үл итгэлцэл, үзэн ядалт, хараал хэрүүл, арх тамхи, садар самууны нүсэр сүүдэр бүрхэн аав ээжигийн салган ах дүүсийг нь муудалцуулж анд нүхтийг дайсан болгоцоож байна. Архитэлт садар сам хүчирхийлэл хүний нийгмийг дарангуйж байна. Бурхнаас холдсон хүмүүс хайрын оронд хоосон сэтгэлээ арх тамхиар нөхөж, зугаад сэмлийг хөөж, худал хуурмаг, зайл мих, харгис хэрцгий замд хүлэгдэн, харанхуй дотор төөрөлдөн хэрэн тэнүүчилж байна. Бидний эргэн тойронд олон 10 бяцхан шинээн энэ дэлхийн нарыг үзэхээсээ ч өмнө ихэн хөвлөд олдмогц, алах ялавч хүн гэдэг эрхэм нэрийг олгосоо өмнө эмнэлгийн багжинд зөв бусыг үздэгэж байна. Үр хүндэлт бол гэмт хэрэг билээ. Бурхнаас холдсон хүмүүс өөрсдийгөө бурхан мэт хүндлүүлж, Бурхны оронд алдар нэрийг олохоор итгэл үнэмшлэр бизнес хийн, бие биенийхээ халаасыг хоосолж байна. Мухар сүсэг, мэрэг төлөг, хоосон шүтэн бидний амьдралын эзэн болж, буруу замаар чулуу тэлгэж байна. Бүтээгч мөн амьд оршиж Бурхны оронд амьгийн мод чулууг шүтэмширч байна. Хайр итгэлийнхэн оронд хоосон шүтэн бузар сүнснүүдэд уруу татагдан гим нүглийн боол болцгож байна. Будда, Кунз, Хинди, Ислам гэх мэтийн ирээвэр хураавар шашны номлолт хурдагдан хүсэл эрмэлзэл эрх чөлөөгөө хүлүүлж байна. Хүн болгонд алдаа дутагдал гим нүгэл байдаг. Харин та зүрх сэтгэлээ Христэд нээж түүнтэй хамт байвал өөрчлөн шинчлэгдэж чадна. Бидний бүх хийсэн гим нүгэл, бас хийх гим нүгэл, хүчгүй мөхс байдал, харанхуй амьдрал хизээнэ 2000 жилийн тэртээ загалмай дээр шийдэгдэн эцэс болсон. Харин муу ёрын сүнс таны зүрх сэтгэлийг жолоодан саад болж байна. Бурхан ганцхан танд хайртай гэдгийг, тэр биднийг уучлан өршөөсөн гэдгийг, үхэл ядагдал аль хэдийнэ эцэс болсон гэдэгт итгэх итгэлд тань саад хийсээр байна.